Өнөөдөр гэртээ бүхэл бүрийн гурлаар пицца хийж байна. Бүхэл бүрийн гурал нь цавуулаг бага, эслэг өндөртэй учраас төрөл бүрийн дэглэн барьж байгаа хүмүүс эсвэл нэг тийм эрүүл хоол идмээр санагддаг өдөр байдаг штэ. Тэр үед хийгээд идэх тохиромжтой юм жор байгаа. Ингээд гурлаа зурцгаая. Өгөөж бүхэл бүрийн гурал ашиглана. Амт нь бидэнд аль хэдийнэ танил болсон гурал 1997 оноос хойш том нарийн бовны газруудад гурлаа нийлүүлдэг байсан бол саяхнаас бага савлгаатаагаар гадуур худалдаалагдаж эхэлсэн байгаа. За энэ гурлан дээрээ дрож буюу хөөлөгчөө хийгээд утгаарай. Нэг анхаарах зүйл байгаа. Тэр нь бол бүхэл бүрийн гурал нь ус их шингээдэг болохоор энгийн гурилнаас илүү их усаар гурил зурагддаг. Хэрвээ энгийн гурилаар яг энэ орцоор гурил зурах юм бол ус нь ихтэн шүү. Ингээд нэг иймэрхүү нэлцгай зурмаг болно. Зурмага хатуу зурж болохгүй шүү. Эхлээд хамгийн багадаа 1 цаг амраана. Дараа нь ухаад дахин 1 цаг амраагаарай. Гурилан зурмага удаан амрах тусам хүлтэн сайн явагдаж өгдөг. Ингээд зурмага 6 хуваагаад 6 жижиг болгоцгоё. Хуваасныхаа дараа дахин 30 минут хөөлгөж өгөөрэй. Сүүлийн удаа зурмага амраагаад пиццагаа хийн. Дурын пицца саусаа дээр нь түрхээд бясалгаа цацаарай. Нэмээд өөрийн хүссэн орцоо дээр нь тавина. Энэ удаа би тунатай, хянта пепперони, мөн базилда маргарита гэсэн 3 төрлийн пицца хийлээ. Шарах шүүгэнд дээр доросон тохиргоон дээр 220 хэмдээр 15 минут болгоно. Яагаад өндөр хэмдээр богино хугацаанд болгож байгаа гэхээр гаднаа шарж өгнөөр дотроо зөөлөн болох гэж ингэ шарж өгч байгаа. Харин бага хэмдээр удаан шаруул хитрхи хатуу чигнэмэг шиг болох гэдэг тал байдаг. Тиймээс шарлагын хугацаа болон шарах температур маш чухал байдаг. Та бүхэн туршаад үзээрэй. Дараагийн жороор уулзцаая.